Хүүхдүүд юу хүсдэг вэ? Тэд баяр хөөр, инээд, зөөлөн харилцаа, найрсаг зан, магтаалсаа шал хүсдэг. Урамшуулал, итгэл, хайр, эвээ хүндлэл хүсдэг. Эрхэм хүндэт ээж аавуудаа 6 дугаар сарын 1-ний хүүхдийн баяр зориулсан Тундраа ад жаргалын төвийн багш Хадагтай Тундраагийн ухамсарын сэрэлт ба 21-р зууны хүүхдүүд лекцэнд зөвхөн эцэг эхчүүд та бүхнийг урьж байна. Хүний дотор ямар чадамж байгааг бид өөрөө томчууд тийм ээ ээж аав нар өөрөө ойлгож одоо нэг хажуудаа байгаа хүүхдтэйгээ гадарлаж эхэлнэ. Эцэг эхчүүдээ тийм ээ хүүхдтэйгээ илүү ойлголцох, илүү хүүхдтэй туслах зорилготойгоор өөрийнхөө дотоод байгаа эрчим мэндийг ухамсарыг сэрэх ийм ирүүд хамтдаа урьшлая. Хүүхдүүдтэй хайртай хүн бүрийн сонсох манай лекц 6 дугаар сарын 4-ний 16 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулагдана. Лекцэн дөрөлгаар нийтийн далд ухамсарыг сэрэх баярлалаа төвийн олон улсын зөвлөх багш Бадамханд оролцохоос гадна Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Ариуна хүрэлцэн ирж ая дууга өргөнө. Ирсэн бүх зочдод гарын бэлэг болгож энергийн ла онлайн бяцлаглалын 1 сарын ирэх бэлгэлнэ. Лекцийн үн 19,999 төгрөг. Ерөнхий зохион байгуулагч ад жаргалыг түгээх Тундраа төв. Лавлах утас 90 40 77 77 88 84 44 48